Дараагийн мэдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн эзэмшдэг бизнесүүдийн санхүүгийн тайланг Америкийн нэгдсэн улсын төрийн ёс зүйн албанд хүргүүлжээ. Энэхүү тайлангаас нэлээд олон мэдээлэл ил болсон нь тэрбээр өнгөрсөн жилүүдэд өөрийн хийсэн крипто хөрөнгө оруулалтуудаас ихээхэн хэмжээний орлого олсон нь ил болсон. Энэ нь Америкийн нэгдсэн улсад түүнийг сонирхлын зөрчилтэй байдлаар ажиллаж байна гэсэн шүүмжлэл гаргахад нөлөөлөд байна. Трампын хүүгүүдтэйгээ хамтран байгуулсан World Liberty Financial захин хөрөнгийн компаниас түүний бизнесүүд бараг 800 сая америк долларын орлого хүлээн авчээ. Энэхүү их ашигын тал гаруй хувийг крипто токены борлуулалтаас олсон бол 250 сая америк долларыг тус компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг зарж бүрдүүлсэн байна. Үүнээс гадна Трамп өөрийн нэрээр нэршлэгдсэн Трамп меми койны борлуулалтаас нэмж 600 сая америк долларын цэвэр орлого олжээ. Мэргэжлийн шинжээчдийн тооцоолсноор Трамп 2025 онд цагаан ордонд иргэн ирснээс хойш криптотой холбоотой төслүүдээс нийт 2.3 тэрбум америк доллараас багагүй ашиг олоод байгаа гэж. Трамп ерөнхийлөгч албан тушаалд очмогцсон Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам болон үнэт цаас биржийн хорооноос тус салбар тавьдаг хяналт шалгалтын эрчмийг сулруулах зэрэг крипто бүсэд ээлтэй хид хідэн томоохон шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли үүнтэй холбогдуулан хийсэн мэдээлэлтэй ерөнхийлөгч болон түүний гэр бүл хизээч ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд Трамп гүйцэтгэх засаглалын шийдвэрүүдээр Америкийн нэгдсэн улсыг дэлхийн крипто нийслэл болгож чадсанараа бахархдаг хэмээн тайлбарласан. Одоогийн байдлаар Трампын бизнесийг түүний хүүхдүүд удирдах байгаач Трамп өөрөө гол ашиг хүртэх чивээр байна. Крипто салбараас гадна Трампын бусад их үүсвэрээс олсон орлогч өндөр дүнтэй гарчээ. Тэрээр хэвлэл мэдээллийн хэд хэдэн компаниудтай хийсэн шүүхийн маргааны шийдвэрээр 80 гаруй сая америк доллар гадаадын үйл хөдлөх хөрөнгийн компаниудад нэрээ ашиглах эрх олгосны төлөө 52 сая америк долларын лицензийн орлого олсон байна. Эдгээр үйл хөдлөх лицензийн гэрээнүүдийг голчлон ойрхон дорнодын түншүүдтэйгээ байгуулжээ. Түүнчлэн түүний уламжлалт бизнес болох гольфийн талбай болон амралтын газруудын орлого 15%-аар өсөж 500 сая америк долларт авсан байна. Ялангуяа түүний цаг их өнгөрүүлдэг Флорида дахь Mar-a-Lago клубын орлого нь огцом өсжээ. Трампын гэр бүл энэхүү 1000 орчим хуудастай захим тайланг ерөнхийлөгч нарын түүхэн дэх хамгийн ил дод санхүүгийн баримт хэмээн тодорхойлсон байна. Харин төрийн ёс зүйн албаны дарга асан Дон Фокс хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын хуулиар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар ашиг сонирхлын зөрчил гаргавал чөлөөлөгддөг дүрмтэй. Трамп энэхүү ёс зүйн хэмжээг бүрэн эвдэж буй тул ерөнхийлөгчийн эзэмшиж болох хөрөнгө оруулалтын төрлийг хуулиар хязгаарлах шинжилэл хийх шаардлагатай байгааг анхааруулсан байна.